Твэлэрч. Твэлэрч. Манай Suzuki-гийн одоо өөрийнх нь хэлснээр бол хобби. Жимнигийн хобби. Та одоо надад хамгийн их таалагдж байгаа Монголын нөхцөлд тохирсон бензин тос бага эдэн тэгсэн мөрдө хүч тамир тэнхээ ихтэй тийм машин болохоор би одоо л ингээл 6 жил унж ин да 2-3 жими сольж. За юуны түрүүнд ямар ч байсан манай энэ одоо хэрэглэгчийн сэтгэл хуваалцдаг болонд ирж оролцож байгаа танд баярлалаа. За сайхан хаварлаж байна уу? Сайхан. Сар шиндээ сайхан шиндээд өнөөдөр чинь эр цэргийн баярын өдөр. Танд бас баярын мэнд төргий. Баярлалаа. За ер нь зүгээр автомашинтай та бол одоо мэдээж нөхөрлөд удаж байгаа бах. Би ерөөсөө маш олон машин унжсэн Benz G класс 2010 оноос хойш унлаа. Тийм тэгэл Landод унжила, Delica Pajero унлаа. Зөв. Тийм тэгэл явж тэгэл ерөөсөө энэ G-мэр 20 онд орсон. Тийм 20 онд гинтл одоо эхнэртэйгээ энэгээр явж байгаа ерөөсөө ороод арай гэл тэгэл анх нь менеж 9 чулуун менежтэй таараад энэ гоё тайлбарлаж өгөөд ийм хаа ингээд тэгээд. Зөв. Тэгэл 3 хаалгатай 20 онд авчийлаа манайх гэр бүлийн хэрэгцээндээ тийм. За. Тэгэл яг HCM-тэй болсон чи арай багтаад. Тэгээд 5 хаалгад орж ирэнгүү дахиад 5 хаалгад аваад оноод 3 хаалгатаа бас өөрийн нэг бас хоорой дүү болох сайн дүү маань авсан одоо сайхан явж байна. Ямар зас. Тэгээд энэ Jimmy гэж машин бол ер нь засвар үйлчлэгээ цаг хугацаанд ингээ хийлгээд энэ чи 20,000 км 2 жил өстө тос маасад агаарын шүүх, солон шүүх бүгдийг сольж өгдөг бас. Тийм сайхан үйлчлэгээтэй. Тий одоо Suzuki Jimmy-ийн засварын хамт олон байна. Mögi гэж одоо тэр инженер байна, Баатар гэж инженер байна. Одоо бүгдээр айгуу сайн илгээмсэг тусалдаг. Ажилчид нь айгуу сайхан илгээмсэг машиныг хүлээж аваад үлгийтэй хөвгт авч байгаа. Цаашаа авч ороод бүгдийг сайхан яадслаад за ингэсэн болцсон гэдээ бүх үйлдвэр үйлчлэгээ хийлгэж өгөөд нэгдүгээр тийм, хоёрдугаар тэгээ энэ машин чи өөрөө энэ машинда байхгүй зүгээр 1500 энгийн мотортой. Тэгсэн мөртлөө энэ машинда байхгүй хүч чадал тэнхээтэй. Тэгсэн мөртлөө 3 дугаарт нь бензин тус маш бага иддэг. Тийм манай одоо энэ Монголын нөхцөлд, хотын нөхцөлд одоо энэ тэнж явсан сайхан хөдөө гадаа явсан ч таалагдаа. Тэгэл ерөөсөө энэ машинаас салхан байсан да. Одоо тэр хөдөө бол одоо би хоньномор ундаг шиг бол одоо энийг хот дотор ерөөсөө шууд тэгэл унаал ерөөсөө ихнээтэйгээ хүүхдүүдтэйгээ ажлын хэрэгцээг хангаал явж байгаа. Тэгэл дурлж байгаа юм шиг. Та одоо 20 онд авсан юм байна. 20 онд авсан. 20 оноос хойш гэвэл одоо эн чинь 6 жил тийм ээ. Тийм 6 жил. За эхний ээлжинд авсан 3 хаалгат автомашинтайгаа та хамгийн хол нэг удаагийн аялал гэдгийг ч юм уу ингээд ер нь Монгол улсын олон янзын гадаар явсан болов уу гэж зүгээр. Тэгээд тэр эхнийхийг би авлаа. Миний гүйч чинь бас тэр Завхай аймгийн Эднийхэн сумуу тэрийг баахан эдстэй мухартын гол гэдгийг. Тийм мухартын гол гэдгийг тий. Тэгээд очиод миний хүүч бүр тийм доод болсон юм бил. Энд тэнд ингээд машин нэг элсэн цууцсан. Миний үйл ганцаараа яваад тэгээд цог явсан найз нөхд нь төрүүлээ чангаалгаад годчаа тэгээд байдаг. Тэгээд миний хүүч гэсэн тэгээд бас одоо бас миний хүү 5-7 ундаг. Тэгсэн мөртлөө бас Jimmy-д бас ам сайтай би аваад тэд од болсон шиг ирсэн. Би Jimmy дээр хэлсэн дээр явдаг. Зөв. Тэгээд миний хүүс дурлаад тэгээд би бол өөрөө яг өөр манай эхнэр өөр ангаа хужиртэй хүн тэгээд ийшээ ар ангаа өөр ангаа тэгжил явдгийг. Тийм баруун аймгаар бол нэг яваагүй. Хамгийн олноо би нэг ар ангаа дэлхийн цагаан нуур цаашаа захир сум орсон. Тийм захир сум ороод нөгөө хоёр бурхан дээр очиж нэг мөргсөн нөгөө итгэл тамс итгэл хоёр бурхан тийм хав тэр чинь нэг 830-40 км очир харах. Тийм тэнд очиод тэгээ эн чинь өөрөөс нь ингээ ачаагийн тавиад тэгээд энэ хойд суудлын буулгачаад явхад эхнэр үетэй ч яг болдог байхгүй. Тийм ачаан дээр дотроо ачих юм ачаа явхад ер нь бүх хэрэгцээний юм багтана. Тийм хүн гаднаас нараад тэгдгийг их жижигхэн дэргэний тэгээ би бол бас нэг метр 85 см-ийн том биетэй хүн байна. Тийм байна. Тэгэхэд хаач яаж хоосон миний хөл гарч чилэхгүй, нуруу бүр чилэхгүй. Тийм машин дээр тухтай. Тэгээд би ер нь дурлалаа юм да тий. Тийм байна. Тий. Ер нь олон жил унж байгаа хүнд бас хөгжлийн хөвдөл тохиолддог л байлгүй. Тэгээ ингээд анх тэрийг 20 онд авч байхдаа гудамж явуулдаг байсан. Захын хүн наадах чи хаанх юм машин, ямар машин хид мотортой ингээд өгсөн залуугүй явуул хаана очиод зогсно дотроос сууж өгöd ирээд хүн асуудаг. Тий. Энэ яадаг машин, хаанх юм машин ингээд.
Гэхдээ тэгээ ийм маш ийм гэж би ч одоо яг л хэлнэ. Ингээ 1500 энгийн мотортой одоо эдний хийс нөгөө юуг нь танилцуулгад яриад байж та авсан. Ийм гэж хэлнэ. Оо энэ гоё юм аа гэл. Тэгээ зарим нь болохоор Subaru-тай нэг хөвсглийн залуу таарад Subaru Pro систем билээ. Би энэгээр малж явдаг гэдэг мостой мөрлөд энэ ёстой янз юм. Би энийг авна хата хаанаас авч тэгээ би энэ бириж гүрипийг зааж өгөө. Тэр залуус авч ирсэн ирээд. Надаас энэ танаа хаягийг аваад ирээд тэгээ авсан. Би ерөөс энэ ахаа надад таалагдаад байна. Хөтөө гадаа бидэрч хүнд яг хэрэгтэй машин байна. Тэгжсэн. Тэгэхээр энийг хамгийн гол нь авсан бүх тоногийн л хэрэгтэй. Тоног гэжтэй юу ачаагийн тавиад тийм хойд одоо агарын энэ сапар хоолойг хийгээд тийм илүү нэг тоног гэдэг юм баг. Гол одоо мотор хамгаалсан өөрийн амьдралыг хэрэгцээний юм л хийчүүд энэ төшөө ямар нэг уралдах би өнө уралдаж явах гэж ундах авсан юм биш шүү дээ. Уралдаж энэ операт хийдэг залуучууд бол яг гоё л янз бүрийн том дугуй тавиал янз бүрийн төмөр гөпөр тавиал тэгж байгаа. Би үл тийг санахгүй. Яг би үл дугуйг томсгсон. 235 75 15 та дугуй тавьсан одоо. Тийм. Тэгээ энэ дугуйнууд арай жижигдээд байдаг бас хөдөө гадаа явахаар бас тэгж бодоод шавар шавхаж явсан ч бас нэг тиймэрхүү. Тэгэхээр би бол 235 75 15 та дугуй тавьсан. Тэр бол одоо янз өвөл зөнгөө ингэ солидог учраас гүн далаач гэсэн одоо бас охин ангид сурдаг байсан гэсэн тий. Тэгээд ирэхэд чи бирижээс энэ Suzuki Jimmy сонирхоод миний охин авсан гэлэгж байгаа байхгүй. Тэгээд би бас за бас гүн далаач бас машин мэддэг юм байна. Охин ч бас мундаг мэддэг юм байна. Тэгээд хулан зохиолч чи би энэ ч ингээ сонирхох шүү дээ. Одоо хин ямар машин унаад байна бас гайгүй. Тэгсэн нөгөө зохиолчээс хулан чинь аваад энэ чинь бүр гоё юм G классыг тоногсон байхгүй. Бүр одоо бүх тоног энэ обод одоо цагаан өнгийг аваад facelift хийгээд тэгээ facelift хийгээд оо тийм бүх юм нэгээд хар капот бүр аюу гоё болгож ирсэн. Тэгэл тийм болго. Тийм байлээ. Тэгээд тийм л учиртай машин да. Тэгээд ер нь амьдралд одоо Монголын ард өмнө ерөөсө пүрөө сунсан ч одоо нэг 6 7 8 мэддэг хөрөөсөө совор охтой өвөл. Ер нь 10 гарч ид гэж ярьдаг юм байх. Тийм ба. Тийм тэгэхэд миний хувьд ерөөсөө нэг 7.6 юм 8 л иддэг. Өвөл. Тийм. Өвөл ингээ. Тэгээд тэр одоо нэг хөдөө явдаг нэг залуу үеийн жимтэй явдаг залуу танилцуулга ярьж исэн. Тэгээд хөдөө ингээ явдаг өөрөө ингээ хажууган 3 хаалгатай жимтэй мөртлөө хажуутлын суудлаа унгаагаад ингээ өөрөө мишоктоор ганцаараа унтчихдаг энэ талаараа нэг талаараа. Тэгээд шүнжэнгөө би өвлийн үүдэнд одоо тэр нөгөө юуны харшаа зүүн харагийн нэг халуун аршаа маршаа явдаг юм билээ. Өөрөө бүх зургаа тавиад пэсэр явж байгаа танаараа. Тэр яриа аюу гой тайлбарж байгаа тэр залуу. Энэ машин бол ийм учиртай. Тэгээ шүнжин нормалхад ингээд нэг шугунаад унаад хонсоо гэдэг. Тийм. Тэгээ би өөрөө ингээд шавар шавхаа тэр чинь операт явдаг залуу юм билээ. Маш хол мол явдаг. Баруун аймгаас чинь 2 3 тойрчдаг нэг жилдээ ч юм уу. Тэгээд ганц бүхснээ тэр нэг юм болохон байсан. Шаварнд яваад их тэгсэн гэд. Тэгээ тэр мөрөөгөө үзэл сонирхоод энэ чи юм болохоор их сонирхох шүү дээ ерөөсөө. Тэд найдвартай хүн байдвараас ганц 2 гоё юм аваад тавьчмаар байна машин дээ. Тэгтээ миний машин бол бас хот явж байгаа хүн болгон харддаг юм уу? Ер нь бас тавих юм байдаг гэсэн тий. Цэвэрхэн харагддаг. Ямар сандаа шатын нүртэл тийм ээ. Тийм шатын нүртэл Японы зориулсан одоо ингээ хоёр талдаа бариултаа тэгээ ингээ гişгүүрэн дээр ингээ эрдэнэтэй тийм шат байдаг. Тэгээ тэрийг утлаагч тавиад хоолоо энэ дөрвөн булан бод идэд одоо нэг хамгаалтын бас юм идэв бүгдийг би наацсан. Аваад тийм болцоогоороо тэгээд аваад өөрөө би чинь тэтгэр юм яах вэ? Тэгээд болцоо хоолгоогоор аваад машина гоё болгоё гэх тэгээд яваад. Тэгээд идэж хоолндоо би энэ чинь явна ястын янз явна шүү дээ. Дээрээ ачхаа чинь хойно шуудалаа өрөө тавьж тэгээд цааш шавар шавхаа мэн ямар ч асуудал байх. Тэгэл явдаг. Тэгээ үнэхээр монголчууд бол яг энэ 5 хаалгач яг үнэтэй тий. 110 сая 500 тийм энэ машины хувьд бол тий. Тэгээ хүмүүс бол 5 богд нэг парада 79 мөсийг харсан 135 145 сая байна. 20 30 сая нэмээд тийм машин авмаар байна. Тэрийг авах нь аавн л тест тий. Гэхдээ энэ хүн энэ машиныг 110 сая 500-аар аваад хэргийг нийтэх хүн бол маш их л байгаа. Бензин тосноос ахуулаад амьдралдаа унаад тэрийг хийх хүн хөдөө гадаа явдаг хөдөөтөө малтаа тийм асуудлыг авах бах тий. Тийм л машин та тэгэл би танахаас салдгүй юм да. Тэр нэг ассессоргийн яриаг ярих гэдэг нь нөгөө нэг сонгуулийн нэг лайв хийгээл өөрийг нэг явуулын станц гэсэн байсан шүү дээ. Тэрсийг та манай явуулын борлогч байсан биз дээ. Тэгээ зам дээр явж байхад тэгээ хүмүүс зогсоогоод асуугаад байна. Ерөөс 20 онд тийм байсан шүү. Энэ 5 хаалгач орж ирээгүй 3 хаалгач цөөхөн. 3 хаалгач. Ийм шин загвар цөөхөн байсан. Хуучин загвар 2 дахь жилдээ л явж байсан байна. Тэгэхээр ерөөсөө тэгээд миний машиныг содон өнгөтэй ерөөсөө ирээд асууна.
ханаадах чи одоо ямар машин, хаанах юм машин хэд идэх үү гэдэг ерөөс аюу их асуудаг гэсэн. Одоо бол харин чи их явдаг болсон. Сүүлийн үед ингээд зам дээр ингээд Улаанбаатарын зам дээр эмэгтэйчүүд бүсгүүчүүд их ундаг болсон. Яг тийм 3 хаалгатай тийм. Харин тийм. Тэгээд энэ гайгүй ингээд бас нэг бизнес хийдэг бас нэг мөнгө төгтөө уусууд болохоор өөрсдөө эхнэрүүдээ энийг аваад өгсөн. Өөрсдөө ухаантай ланд 300 ч юм уу 600 Lexus 600 гонд юм уу Mercedes-Benz G класс авах юм тийм болцсон юм байна. Ингээд судаад ингээд би энэ засварын газар ирэхэд тэгж байгаа байхгүй юу? Ингээд за чи хэдэн онд авсан ингээд асууж шүү дээ. Ингээд 2-3 цагаас хэдэн онд байгаа чинь гэсэн. Би гэсэн энэ манай эхнэрийн дэргээ ахаа би бас ингээд өөрөө том дэрэгтэй эхнэрийнхээ дэргийг үйлчлэхэд оруулж явж гин гэдэг. Тэгээд энэ урд нөгөө Баатар танаа засварын газар ирэхэд бас яриа өрнөн нэгнээс асуугаад тий. Тэгээд тиймэрхүү. Орондоо мэдээлэл солилцоо. Тийм мэдээлэл солилцоо тий. Тэгээд энэ урдлын төмөр гүүприйдэ тавьцсан ороод ирдгийн тэгин бодол асуунаас энэ хаана энэ арбид байд юм бэлээ. Би мэдэхгүй эмхтөнөөс би асуугаад байж тээ. Эмхтөнүүдээ нэг гоё машин ороод ирлээ. Тэгээд би асууд энэ аюу танаад нөгөө энэ байдаг урд төмөр гүүпрээс өөр арай заав гэсэн чинь гэхдээ манай нөхөр авч тавьсан юм энэ арбигаас 4 сая хэдэн зуугаар авч тавьсан гэдэг. Тэгс шишээ нэ тэгээд одоо илээд яг нүдэн тус юм асуугаад нэг нэгнээсээ тэгээс урагдлаад яваад идэг. Одоо манай автомашинууд бол ерөнхийдөө Монголд анх танилцуулагдсанаас хойш одоо ингээд 6-7 дахь жилдээ болоод явж байгаа. Улаанбаатарт түрүүний таны хэлснээр ерөн сүүлүүд их харагдаж байгаа. Тийм сүүлүүд их харагдах үз болоод бас тийм олон худалдаа авагчтай болж байгаа. Тэгээд тэрний хажуур нь яагаад энэ хүмүүс ингээд сонирхоод унаад байна уу гэдгийг ингээд харахаар яг таны түрүүний хэлснээр 2 дахьч тийм ээ. Одоо машин гэрүүл байх хэвээр машин гэж авч байна. Яг тэр дээр нэмээд хэлэхэд нөгөө нэг эмэгтэй хүн унахад хэлбэр машин учраас 2 дахь машинаа сонгогдох магадлал их байгаа тийм. Тий. Эмэгтэй хүн ч гэсэн ингээд унаад дотор явхад маш одоо унахад эвтэйхэн тэр жоохон өндөр учраас нэг хай нэг жижигхэн зам чулуу борзуур дайрчхад бас нэг машина гэмтээгээд ахааргүй. Хамгийн учир утга тэр байхгүй юу? Анх сурж байгаа эмэгтэй хүнийг пүрүүс 30 аваад хотын хөдөлгөөнд орох. Эний бас нэг яг нэг жил явцсан 2 жилийг явсныг аваад ингээд унаад явхад үнэхээр найдвартай байхгүй. Энд чинь бол бас нэг гарын ая дааж байгаа байхгүй. Тийм. Тэгсэн чинь нэг нөхөр бас ингээд би миний машин гардаг өдөр таксинд явлаа нэг санаата 6 та нөхөр байна. Тэгсэн чинь тэр тэгж байгаа байхгүй. Та ямар машинтай гинэ да? Би Suzuki Jimny юм. Тэр ч өстой мондог машин байлээ шүү. Би араас нь очиад мөргсөн чинь запас тогооных нь тэнд жаахан мөргсөн зүг. Миний урдлын гопод ингээд босч ирээд хонхоогоод нүүр мөр идэр бүгд хахсан шүү дээ ахаа гэдэг байгаа. Тэгэхээр би хэлээ наадах чи ингээд яг ерөөсө Орс 60 шиг бүтэн араамтай. Тийм урд хойноо чулаактай. Тэгэхээр наадсан тийм бахаха. Тэгсэн ш тэр машин яагаад ч вэ? Тэгээ би Suzuki Jimny дээр ирээд тэр запас тогооных нь юм нэвдээс тэрийг би 300 мянга төгрөг авч өгөөд нэг сасч нөгөө жолооч. Миний машин байхгүй капот дээр босч ирээд нүүр хураагаас тэгж ярьж байгаа байхгүй тий. Тэгээд янз бүрийн юм хэрнөө энэ машин их магтана би ч одоо хаад арилсан үг гэсэн магтаад. Ялангуяа их үед авсан хүмүүс гэр бүл хэрэгцээнд авцсан. Эхлээд бол түрүүний хэлсэн 2 дахь машин ингээд авч яснаа сүүлдээ нөгөө нэг хагас будсан болохоор хоорондоо булаацлаад байдаг гэдэг. Өглөө эрт баг төрүүлж болсон унаагаар авчдаг гэдэг тийм яриа байд юм билээ шүү дээ. Тэгээ би нэг 3 хаалгатай нэг өгсөн одоо авсан зунаа ингээд надад ярьж байгаа. Намар нь ингээд манайхаа нэг. За дүү хаагуур яа. Өстө машин ямар машин янзтай юм. Янтаж унтлаа явлаа. Эвдэр юмгоо зогсон юмгоо ямар сайхан юм бэ. Тэг гэж магтж ирж байгаа байхгүй бүр. Энэ нэг хоёд нь болоо нэг хүн чинь гоё машин туул яваад байна шүү дээ. Хаан ч гэсэн ингээд яваад. Йоо өстө ядарч унтлаа явдаг манай эхнэр дээр инээжсэхгүй энэ өстө өөр явж өгчээ гэдгсэн чинь бүр явуу газар авахгүй юм. Өөрөө Ховд аймгийн Манхан сумын залуу тийшээ ч яваад ерөөсө зунжинга аагүй явсан юм шиг. Тэгээд ядарч унтлаа яв. Тэгэхээр их явсан байгаа тийм тийм. Тэгэхээр чинь гоо өстө гэдэг. Нэг шинжхэн жолоочдод нэг машинтай болчиход зөндөө тэгсэг явах гэдэг. Тэгээд одоо шинэ дэргэлж шухуу юм авцсан хүн чинь тэгээд яг бас яваад ирэхээр чинь гоё байгаа шүү. Хийх юмгүй. Нөгөө орж ирсэн юм чинь машин шиг бас л гисцэн шүү дээ тийм. Бас нэг тийм онготой юм байгаа. Тэгэж яриад байгаа. Ядарч өгтэй тэгээ машин дүүрээ за нутаг яв нутаг 2 явлаа тэгээд нар хангаа өөр хангаа гэдэг авгаана өөр хангаа хожиж ингээд явлаа шүү дээ. Ядарч өгтлээ сайхан машин юм аа.
За. Тэгэл ерөөсөө нэг яриа тэгсэд өрнөж байгаа юм да. Энэ машины тухай яриа ерөөсөө тий. Тэгэл ярихаар чинь гоё байгаа шүү дээ. Муу машин хүн муу машин гэж ярина шүү дээ. Өө тэгэж яваа тэнд дэвдрээд тэнд тухлаа тэглээ ингэж ярина шүү дээ. Тэгэд тийм ерөөсөө авсан хүний тийм гоё сэтгэлтэй байгаа байхгүй. Сэтгэлдэлтэй шүү дээ. Ядарч унтлаа явна гэдэг чинь тэр машин ямар цаалтах болоод тэр гიშгэл яваад байгаа гэсэн үг шүү дээ. Явъя гэсэн газар яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ машин ямар сайн бүх бат хийгдсэн гэдэг одоо чанар чансаа тий бүх юм харагдаж байна. Тэгээд би бол анх энийг сонсохдоо бол энэ Suzuki Jimny гэж машиныг одоо энэ хөгжмийн зохиол Жанцсан нуруугаа улсын авраг Бат Эрдэнэ эдрийг ундаг гэж би сонсч ирсэн байхгүй. Дээр үедтэй тий одоо танарыг дөнгөж байгуулагдсны дараахан тий анх үед нь хуучин загвар 6660 мотор төр бот тий яг үнэ. Тэгээ би тэрийг сонсч ирсэн байхгүй. Тэгээ тэрийг унахаар чи одоо бас сэтгэл багтдаг уу. Гэхдээ ийм жижигхэн тэр чинь жижигхэн шүү дээ энийг одоо ингэ хавьчихад гэлээсэн. Тэгээд яг өөрөө ирээд энэ танхимд суугаад өөрөө үзэгчийн танхимдаа суугаад ингээд нөгөө асаагаад ингээд сууж өрөөд үтсэн чинь бүр шаал өөрнөө гаднаас нь харснаас тэгээд би чиний сонирхоод анх ирсэг манай эхнэр таалагдаад тэгээд хоёулаа шууд авъя. Тэгээд нэг тим түүхтэй дэж юм ичээс. За өнөөдөр ингээд сайхан бид нартэй өөртөөхөө тэгээд туршлага өөртөөхөө болсон явдал тэгээд өөрийнхөө сэтгэлдээс ингээд маш сайхан дэлгэрэнгүй бүр ингээд гоё тайлбарлаж өгсөн танд маш их баярлалаа. Би ч одоо амьдрал дээр болсон өөрөө идэж унсан болохоор яг тэр юм л би ярьж байгаа. Илүү дотоо юм нэмээгүй хасаагүй те яг сайхан байгаагаар нь ярьсан тий. Тэгээд та нарыг бас ингээд бидэрт ингээд гоё ирэхэд үйлчлдэг тоос маастаас ахуулаад ингээ хүлээж авахаас ингээ гоё үйлчлэгт нь бирэж гүрбийнхэнд би бас надад таалагддаг зүйл баяртай явдаг тий. Баярлалаа. Тэгээ борлуулалтын одоо ингээл 9 чөлөө менежертэй болон засварын баатар нөгөө засварын мөнгөгийн инженер гамд бүгдөө бид нар чи би ер нь талархаж явдیں۔ Таанууд баярлалаа шүү. Тэгээд нэг үйлчлэгээсэн засварч өгчихсэн зам ийдэ баярлалаа ингээр тэгээрээгээд явж яадаг. Тэгээд одоо энэ нөгөө дуучин богшаар даваа тал хоёр энийг чи унаад бас яваад байна. Нэг цэнхрийг унаад яг тэгж. Би тэгээд тэр чинь бас хараад байгаа. Тэр хоёр чинь бас их сонирхоод байгаа. Цэнхэртэй тэр зүгээр явж байгаа байхгүй тий явж байгаа тий. Тэгэл бас тэр хоёрыг бас зөв машина аваад ер нь зөв юугаа сонголтоо хийцэн байна да энэ хоёр залуу гэж би бас бодоод баярлж байгаа дотроо тий. Яг таны өмнөх дугаар дээр гэх юм уу? Чи ирээд тийм үү? Бас ярилцлага өгөөд явсан. За яг нэг сард он дамнаад дандаа зүүн аймагуудаар 2 аймгаар явчаад ирсэн сэтгэлдээ. Тэгэхэд хуваалцаа. Тэр хоёр маань бол ихэд таныг бодвол шинэ хэрэглэгч нар. Тэгтээ яг ямар байсан гэдгээ бид нар бас сэтгэлээ хуваалцаад явсан байна. Тэр хоёрыг нэг юунаас хараад байгаа байхгүй юу? Бейсмэсээс харахад ингээд яваад байгаа. Зурагтаар харахад яваад байгаа. Тэгээд энэ цэнхэрөнгөтэй гонцоо яваад байгаа тий. Тэгэл би бас баярлалаа. Зөв юм авчтай энэ хоёр залуу ер нь бас тий. Залуу хэлжтэй тийм. Тэгэхээр эн чинь ерөөсөө тэр Монголын нөхцөл яг таарсан машин байгаа байхгүй юу? Одоо тэр хоёроос дараа та нар ахиад ярилцлага авна. 2-3 сарын дараа ч юм уу за хитэн аймгаар яваад ирв, хитэн сумаар нь яваад ирв, яав юу цастаа, шороотой, шуурхтай, шавартаагаар яаж ийж тэр хоёр чинь бүр ингээд яг амьдралаа тооцгүй өшөөгөө ярина шүү. Өшөөгөө юудаа ярилцдаг чамдаа их бол тийм бүр хүмүүсийн сонирхол татсан тийм тэгэж яв цасан тэглээ, шаврын тэглээ, усан тэглээ, илсэн тэглээ гэдэг. Тийм л тэр хоёр чинь бол бас эний түүхийг өгүүлж шүү одоо. Тийм. Маш олон газараар явж байгаа. Тийм явж байгаа. Тийм тэр тоглолт тэгэл яваад байгаа юм. Тэгээ би энэний талын мэдээлэл тэгээд айгүй сонирхдаг. Одоо хийг унаад хаана яваад байна тэгээд тийм учиртай. Тэгээ та бүгдийг бас энэ өөрийнхөө юунд ярилцлаганд оруулаад миний сан сэтгэлийг ингээд хүлээж аваад надаар ярилцсанд баярлалаа. Танаас Suzuki Jimny компани группийн хамт олонд одоо ажлын өндөр амжилт, амьдралд нааз жаргал энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе да. За танд бас маш их баярлалаа. Таны бас цаашдын ажил хөдөлмөр тийм ээ эрүүл их сайн сайхан байхыг хүсэн өрөөж байна. Баярлалаа.